Сайн байцгаана уу та бүхэндээ JArt Bridge-ийн урлаг хүүрнэл булангийн уран бүтээлийн цаг хүрэх гэж байна. Ингээд энэ удаагийн уран бүтээлийн цагаараа залуу зохиолч уран бүтээлч Баатар цогтын Аглагт өгүүлгийг сонирхолъё. Аглагт. Аглагийн тосхон хідэн хоног үргэлжилсэн битүү манан хүдэн алгуурх нар хөөрөх шиг тийм аниргүмд оршдог билээ. Нутгийн ард дэргэд хоорондоо үг дугархан битгий хэл бие биенийхээ барааг ховорхон харна. Тийм болоод ч тэрүү хэлгүй хүүхэн эр нөхрөө хайж энэ тэрүүгээр нулимс туслуулж гуйсангүй. Үхэл тэдний хувьд дэндүү энгийн зүйл байлаа. Нас барагсдынх нь ихэнхийг эрчүүд эзлэх бөгөөд хээрээр ан гөрөө хийж гэнэт нүүрлэх байгалийн үзэгдлээс болж эндэх нь олон. Үхэгсдийнхээ шарлыг олоод тосхон даяараа цуглаж оршуулга үйлдэн. Шинээр хүүхэд төрөхөд ч ялгаагүй тосгоных нь тэр чигтээ баяр тэмдэглэцгээв. Бүр бэлэвсэн эмэгтэй хүүхэд төрүүлсэн байсан ч эцэг нь хэн болох талаар ганц ч үг дэлгэж ховж болохгүй хингэрэг цамаа нүдэж уул усандаа мэдэгдэв. Даанч хөөрхий хэлгүй хүүхэнд үрийн заяа үнэрлэх аз дутжээ. Учир нь эр нөхөр нь анд яваад эргэж ирсэнгүй. Нөхрөө алдсан хүүхнийг тосгоныхон бүр үзхэм байж тэрнийг хүний тооноос хасахад бэлэн харцаар нэвч ширтцгээв. Аглагийн тосхон ботж хүүхэд бэлэвсэн ихнээс өөр сонин хачин юмгүй аниргүмд дүнсээ сайр. Бүсгүй ихэнх цагаа голын хөвөнд өнгөрөөх боллоо. Голын урсгал ойн гүний чимээгүй орших нууцыг тайлж байна уу гэлтэй ямар нэгэн дуу аваа ихшгэлүүлэх нь нөхрийн хаана байгааг юу тохиолдсон болохыг хэлж өгөх юм шиг тэрэнд санагдана. Гол дагаад урсаад ирэх чинь билүү гэж битүүхэндээ харуултана. Харин тэрнийг гэртээ харахад нэг аимшигтай улаанаар эргэлдсэн нүд угтах боллоо. Тэр бол нөхрийнх нь анд явахдаа байнга дагуулж явдаг банхрын нүд. Урдын номхон дөлгөөн банхар биш болчихсон. Махчин араатан руу дайрах гэж байгаа юм шиг араа шүдээ арцайлгаж шүлсээ өсчүүлэх нь жирийн биш болжээ. Бүсгүй холоос мах шидэд эргэж зүгтаа. Уяанасаа алдуурвал бүсгүй хоолойг тасчиж хаяхад бэлэн харцаар шүлсээ гоожуулан урдаас нь архирна. Банхрыг аваад явахгүй. Тэгсэн бол чи амьд. Би ингэж үүлээ үзэхгүйсэн. Намайг хамгаалагтэй л гэж үлдээсэн чинь буруу болж гэж өөртөөгөө ярина. Банхрын зан ааш өдөр ирэх тусам эвдэрч уяагаа тойрч тоос босгоод зогсолтгүй давхина. Төмөр хан гинжээр ууж орхисон л бүсгүй зол болж. Сүүлдээ бүр хоол өгсөн ч шинжлэхгүй. Цус туслуулсан шинэхэн мах хайж өгсөн ч шууд газар малтаж болно. Хэд хоног юу ч хидээгүй гэхэд хүч чадал нь урдын хിവэр уяага хүчтэй угцчиж шүнжин тэнгэр өдөө гаслантайгаар улина. Нэг орой тосгоныхон нохоогоо дуугүй болго. Чихэн чиртээ шүнжэнгөө гаслах юм. Чи чадахгүй бол бид дуугүй болгож чадна шүү гэж занал хийлээ. Ахлаачийн нүднээс хүртэл үзэн ядалтын харц цоргиж өсвийн хамаг биений арьс урагдан түлэгдэх шиг боллоо. Бүсгүйг шөнийн харанхуй ганцаардлын айдас хоёр дэнгийн гэрэл унтрахтай зэрэгцээд дараа тавлаа. Бүсгүйн нойр хулжиж зөөрмөглөх төдий болоод давхин сэрнэ. Хамаг биенийх нь хүйтэн хүс гарч хідэнтэй хөрвөөж үрээр нэг юм унтахад нөхрийнх нь
мэлмэрсэн тунгалаг нүд харагдаж байснаа гинэтхэн банхрын догшин нүдээр солигдох нь тэр. Бүсгүй айхдаа орны толгойноосоо зуурчсан хамаг хүчээр эсрэгүүцэж байлаа. Нохойн хурц шүд хоолойд нь хүрэхээс өмнө ам мөлтөс амжиж сэрэв. Бүсгүй сэрээд хүзүүгээ арчхад нохойны шүлс тусчихсан юм шиг новин ойтон байлаа. Нохойндоо хоолойгоо тасдуулаад ам алдаагүй дээ. Анх удаага харамсав. Үхэл бүсгүйн хувьд айдас хүйдсээ дарж амар амгаланг олох арга зал шиг санагдав. Нохооны гаслах дуу өнгөрөх шөнөө бодоход багсаж буулдахтай өгүүтэй гаслана. Бүсгүй хувцаа хам хум өмсөд гартал нохой дууга өсгөж урдын адил өмнөөс нь боргож эхэллээ. Зориг шулуутсан бүсгүйн харц нохойн нүдийг гөлөрч хэсэг зогсоход яг нөхрийнх нь нүдний харц харагдах нь тэр. Нохойн шүлс хацар дээр нь үсэрч байгааг ч анзааралгүй бүсгүй улам ойртсоор. Бүсгүй нохойд улам ойртоод бараг наалтаж ирэхэд гинэтхэн ширүүн зан төрх нь алга болж сүүлдээ бүр чихээ хулмайлгаж сүүлээ шарвалцууллаа. Яг л энэ мөчийг хүлээж байсан юм шиг нохойн хүзүүнээс ган гинж молторч унахад бүсгүйн хажуугаар салхи татуулан давхиад одлоо. Нохойн хурц шүдэнд хоолойгоо тасдуулахад бэлэн үхлээ хүлээж зогссон бүсгүйг намгүй өгтлээ. Харин маргааш өглөө нь уяанаасаа алдуурсан нохой дөнгөж ам голтойгоо байгаа эр нөхрийн чирээд иржээ. Тосгоныхон тэр чигээрээ хөл үймэн болж хингэрэг цамаа нүдэж нэрэ хүүхэд өлгийдэн авч байгаа юм шиг дээр үсрэн баярлцгааж байлаа.